За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Энэ удаагийн бичлэгээр хүүхдүүдийн талаар хэдэн зүйлийг хэлмээр байна. За хүүхэд залуучууд маань гэмтрэг зөрчил их холбогдож байна, их хохирч байна. Яагаад ч хүрт бэлгийн харьцаанд орж байна. За нөгөө хулгай дээрэм, зодоон үдэн, нөгөө хар тамхи гэдэг юм уу. Энэ болгонд л одоо орооцолж байна, холбогдож байна. Нэг л их том долгоотой хүүхдүүд явж байна. Энэ хинээс болж байгаа, юунаас болж байгаа? Эцэгээс шууд хамааралтай байна. Ер нь сүүлийн үед манай эцэг эхчүүд нэг л үр хүүхдээ өмөөрсөн, хамгаалсан толгойг нь илтгэл болж. Мэдээж хүүхдээ хайрлаггүй л яах вэ? Бас хүүхдээ бас даруулгатай өсгөх хэрэгтэй, хүмүүжүүлэх хэрэгтэй. Эцэг ихэн ч үр хүүхдээ юм хэлэхээ байчихсан. Нөгөө үр хүүхдэж эцэг эхийнхээ үгийг тоохоо байчихсан. Ингээд нэг том толгойтой нөхдөд явж байна. Тэгэхдээ хүүхэд болгон ийм биш. Тухайн хүүхдүүд ямар айлд өсөж байна. Эцэг их нь үр хүүхдээ хэр хараа хяналт тавьж байна. Яаж хүмүүжүүлэхээс хамаарч хүүхдийн зан төлөвт өөрчлөлт орж байгаа. За цаашлаад ерхий боловсролын сурагчид аль алийг л одоо янз янзын л одоо хүүхдүүд нэг дор ангид одоо хичээлд сууж байгаа. Ингээл би юмтайгаа маргалцсан муудалцах зүйл зөндөө л болно. Ингээл өөрийн үр хүүхдээ хамгаалаад бусдын үр хүүхдийг зодож нүдэж байгаа. Ийм зэрлэг балмуудаас үлдэл байна. Эргээд тэр хүүхэд хүний хүүхдээ зодж гэнэ гэдэг нь эцэг нь ямар байна? Гэр бүлд нь ямар асуудал байна гэдгийг л тэр хүүхэд тож харуулдаг байгаа байхгүй юу? За тийм учраас эцэг эхчүүд үр хүүхдээ бас 50 хараа хяналтаа сайжруулж, зөв хүмүүжүүлж нэг жоохон нэг учиртай байх гол энэ хүүхдүүд чинь яагаад ч өөрт гэмт хэрэгт холбогдож байна шүү. Миний хүүхэд насан туршаагүй хуулийн хариуцлага хүлээхгүй гэж зарим хүмүүс боддог юм шиг үгүй ээ. Хуулийн хариуцлага хүлээнэ гэдгийг бас энэ бичлэгээрээ далилдуулаад хэлье.